ханган бүсийг хөгжүүлэх, гадаад харилцааны өргөжүүлэх чиглэлээр бас гадаад харилцааны яам нэлээд анхаарч ажиллаж байгаа. Тэгээд өнөөдрийн зурж байгаа санамж бичгийн хувьд бол сар гаруй өмнө гадаад харилцааны сайд Япон улсад албан ёсны айлчлалын үеэрээ оноо дээрэ гэж групптэй айлын талын хүслийн дагуу уулзаж Монголд бас залуу боловсон хүчний тэр дундаа орон нутагт бэлтгэх юм хэрэгцээ шаардлага байгаа тухай ярьсан. За энэ групп бол хүний нөөцийг бэлтгэдэг ийм компани. За тэгээд Монгол улсад Монгол иргэдийг бол бас суралцах чадвар их өндөртэй, ерөнхийдөө хүн амын хувьд их боловсрол өндөртэй. За тэгээд бас үйлчлэгээний чиглэлээр хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр мэрэгчлэн боловсон хүчин дутагдaltaй гэдгийг бол өөрсдөө бас нарийн судалгаа хийсэн байлээ. Тэгээд энэ төслийг эхлүүлэхээр энэ санамж бичгийг мургалсан байдлаар өнөөдөр зурлаа. За шинжлэх ухаан технологийн их сургууль, за Арангаан аймаг буюу манай хангын бүсийн захирагчтай энэ компани удирдах албан тушаалтан бол захирлан гарын хэсэг зурлаа. За энэ нь эхний ээлжинд яг үгээр шинжлэх ухааны технологийн их сургуулийн бааз дээр суйрлаад манай ханган бүсийн 3 аймагт гурван политехникийн коллеж байдаг. Тэгэхээр энэ шүтээсийн харьяа сургууль дээр тулгуурлаад хүний нөөцийг бэлтгэнэ. Тэгээ залуу боловсон хүчнийг хүнсний хувьсгал, за тэрбум мод гэх мэтчлэн томоохон бүтэн байгуулалтын төслүүдэд уялдуулаад хүний нөөцийг бэлтгэх. За тэр дундаа 6 сарын хугацаанд энэ Японы компани бол хөрөнгө зардлыг нь гаргаж энэ сургалтыг явуулна. За мэргэжлийн боловсон хүчээ ирж хэд хэдэн чиглэлээр дадлагчигч бэлтгэн. За энэ бэлдсэн хүний нөөцөө 3 жилийн хугацаанд Япон улсад бас ажил хөдөлмөр яг сурсан мэргэжлэр нь ажилуулна. За эргээд эх орондоо энэ орон нутагтаа ирж яг тэр мэргэжсэн чиглэлээр ажиллах ийм чухал ач холбогдолтой салбар байгаа. Энэ өөрөө бас төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд Япон улсын хувийн хвшилтэй хамтарч ажиллаж байгаа орон нутгийн анхны тохиолдол гэж бодож байна. Яг хүний нөөцийн бэлтгэх чиглэлээр. Тэгэхээр энэ цаашдаа бид нар бусад аймагуудад бас зохион байгуулах юм боломжтой. Тэгээ энэ төслийг бид нар цааш нь бас удаан хугацаанд бэлтгэх захиалж ямар салбар чиглэлээр бид нар мэргэжлийн ажилчнуудыг бэлтгэх вэ гэдэг ийм чиглэлээр яриа хэлцээгээ үргэлжлүүлнэ. За ер нь бол бид нар хэдхэн чиглэлийн мэргэжлэр сүүлийн үед бэлдээд нарийн мэргэжлэр ялангуяа үйлчлэгээ, аялал жуулчлалыг хөгжүүлнэ. За орон нутагт хөдөө аж ахуйн чиглэлийн кластерыг хөгжүүлнэ. За дээрэс нь жижиг дунд бизнесийг эрхлэхэд ажилчин бэлтгэх нь маш чухал шаардлага. Ялангуяа ханган бүсд байгаа. Тэгээ тэр утгаараа бол яг бидний хэрэгцээ шаардлага нийцсэн ийм чухал сургалт болох юм а гэдгийг онцолж байна.